Сайн байцгаана үзэгчдээ. Загтлын нэвтрүүлгийн ээлжид дугаар эхлэж байна. Үзэгч таны бидэнд илгээсэн загталтаар тулгуурлан бид зан харилцаа болон сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл хүргэдэг. Ингээд нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт анхаарлаа хандуулж хүлээн авч үзнэ үү. Нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгч танд баярлалаа. Уламжлал ёсоор бид үзэгч таны илгээсэн загталтаар тулгуурлан энэхүү нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байгаа юм. Ингээд нэвтрүүлгийнхаа уламжлал ёсоор хамтдаа өнөөдөр ямар загтал бидэнд ирснийг үзэж сонирхцгаая. Сайн байна уу? Юуны өмнө миний бичсэн зүйлийг ойлгож уншина гэдэгт итгэлтэй байна. Хинд хаана хандхаа мэдэхгүй. Та бүгдээ сэтгэлээ дэлгэж зөвлөгөө авмаар санагдаад бичлээ. Дотроо нууж хэрэндэж хэлэхгүй хадгалж өөрийгөө болон гидсэнд байгаа хүүхдээ заваагаад байх шиг хэцүү л байх юм. Би нэг залуутай жил гаруй, бараг 2 жил үерхсэн. Түүнийг маань мөнхөө гэдэг. Тэр ээж, аав, 4 дүүтэйгээ хамт амьдардаг. Бид хоёр үерхэж байх хугацаанд би жирэмсэн болж 4 сартаа өөр хүндүүлж байсан юм. Тэгээд бид хоёр салсан л та. Хэлхийн аргагүй, утгагүй, хоосон мэдрэмж төрж байсан юм. Тэрнээс хойш 5 сар гарын огт уулзаагүй байж байгаад сая 2 сард бид хоёр дахин уулздаг болсон юм. Тэр маань бүх бурууг өөртөө үрж надаас дахин ийм алдаа гарахгүй гэд уушлалт гуйсан юм. Харин би ч зөвшөөрсөн юм. Удалгүй би дахиад л жирэмсэн болчихсон. Тэгээд түүндээ хэлтэл бодож санах юмгүй шууд л хүүхдээ авахул гэж хэлсэн. Тэгэхээр нь би чадахгүй. Урд нь нэг авахулж байсан. Одоо хангалттай заавал гаргана гэж хэлсэн. Миний жирэмсэн болсныг мэдснээсээ хойш тааг чиг болчихсон. Тэгэд хэд хэдэн удаа манад ирж агсам согтуу тавиад миний хүүхэд биш энэ тэргээд хэлэхгүй өгөр өчнөөн доромжилсан юм. Би бүр аргаа бараад түүний ээжэд хэлтэл наад хүүхэд чинь амьдрах шаардлага байхгүй гэж хэлсэн. Би түүн рүүгээ заалгаж мессеж бичиж зөндөө учирлаж хэлсэн. Харамсалтай нь ганц ч хариу ирдэггүй байсан. Эсвэл янз бүрээр доромжлоод наад хүүхэд чинь минийх биш. Надад хамаагүй гаргуул чи өөрөө л зовно гэдэг. Нэг ч удаа миний биеийг асууж байгаагүй. Дурандаа хүүхэдтэй болцоход өвднөө байна уу надад хамаагүй гэдэл. Эцэг ихэнж бараг хогчин гэж хэлсэн л дээ. Мөнхөө саяхан гудман таарсан. Хажуугаар амьд хүн байна гэж тоохгүй өнгөрч байна лээ. Би түүндээ маш их хайртай. Бүр өөрөөсөө ч илүү санаж бодохгүй үе гэж байдаггүй. Сүүлийн үед гэдэс мэдэгдэхүйц томрох тусам маш их ганцаардаж, байнга шаналан уйлдаг болсон. Мартах гэхээр улмал бодогдоод хэцүү байх юм. Уулын жирэмсэн хүн сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй гэдэг. Харин би бүр эсэргээрээ. Энэ байдал маань хэвлийдэх үрд минь муугаар нөлөөлөх үе дээ. Би мөнхөөтэйгээ, хүүхэдтэйгээ гуруулаа хамтдаа байхыг л боддог. Тэр мань харин ирэх болов. За бараг л үгүй л бах та. Би цаг ямагт түүнийг хүлээдэг. Одоо бараг 3 сар гарan болж байна. Яавал ирүүлэх вэ? Надад зөвлөөч. Би хүүхдээ гарахаар нь ааваар нь овоглуулмаар байна. Ийм боломжтой юм болов уу? Ээж нь надтай нэг ч удаа уулзаж байгаагүй. Би тэдний гэрийнхнээс ганц ч мөнгө төгрөг нэхэж гуйгаагүй. Найз нөхдөөс нь сонсоход мөнхөө их л жаргалтай наригд цэнгэж явж байгаа дуулцсан. Надтай нэг ч удаа эмнэлэг явж байгаагүй. Харин хүмүүс хүүхдээ гаргаад 18 нас хүртэл нь тэжээх мөнгө ав. Шүүхүүд өг гээд янз бүрийн л ятгалаг хийх юм. Тэгвэл энэ талаар яаж хөөцөлдөж хинд хандах юм бэ? Надад зөвлөөч. Сүүлдээ бодоод байхад энэ хүүхэд төрлөөч жаргал амсахгүй юм шиг санагдах боллоо. Түүний хүсэхгүй байгаа хүүхдийг заавал гаргана гэж зөрүүдэлж байхаар асуудлаа шийдчихвэл тэр минь ухаарад хүрээд ирэх юм шиг. Гэхдээ бас анхны хүүхдээ ахуулчихсан болохоор энэ удаад ахин ахуулгаас айгаад байх юм. Би ямар шийдвэр гаргавал зөв бэ? Надад хууль талаас нь зөвлөгөө өгөөч. Би хаана хинд хандах вэ? Хүүхдээ ахуулаад мөнхөөтэйгээ нийлж хамтдаа жаргалтай байж болох болов уу? Яавал хүүхэдтэй гуруулаа цуг байх вэ?
За бидэнд загтал илгээсэн үзэгч танд юуны өмнө баярлалаа гэж хэлье. Тэгээд үзэгч танд тохиолдсон энэхүү асуудал бэрхшээлээс бас гарах арга замыг бид бас энд хэлцэх болно. Анхаарал хандуул нэвтрүүлгээ үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд бас бидний урилгыг хүлээн авч ирсэн сэтгэл зүйч мэргэжилтнүүд бас зөвлөгч нарыг танилцуулах нь зүйтэй байх гэж бодож байна. Зүүн гар талаасаа сайн хөрш эмнэлгийн эмч Баттөмөр хүрэлцэн ирсэн байна. Цаана уул үзэгчтэй. Монгол Хүн байгууллагын зөвлөгч Алтан Туяа ирсэн байна. За сайн байцгаана уу. За түүнчлэн хайрын хил сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч эмч Наран Цэцэг хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу. За бидний урилгыг хүлээн авч ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдрийн загталтаа бас холбоотойгоор бид та бүгдийг урьж бас студид урьсан байгаа. За тэгээд эрүүл мэндийн талаасаа за мөн түүнчлэн харилцаа зан харилцаа талаасаа сэтгэл зүй талаасаа та бүгд бас зөвлөгөө хүргэх байхаа гэж найдаж байна. Тэгээд үзэгч маань яг одоо бидтэй хамт байгаа. Тэгээд энэхүү загтлыг бас харц суухад та бүгдэд бас хамгийн түрүүнд энэ охинд хэлэхээр сэтгэлд чинь бууж исэн зүйлээ бас болцгоо. За тэгээд энэ нэвтрүүлгийг бас үзэн суугаа үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг бас хүргэе. Тэгээ бас энэ зөв эрхлийг бас тийм ээ таньж мэдэх хугацаа гэж бас байх хэвээр. Одоо хоёр эсрэг хүсний хүмүүс хоорондоо ингээд нэгдэж байгаа тийм ээ. Тэгэхээр одоогийн ингээд охтууд бандерыг хараад ахын бол нэг охин сайн боллоо, нэг бандит сайн боллоо. Яг тэр өдрөөсөө эхлээд өөрчлөж эхэлдэг. Тэр өдрөөсөө эхлээд баг бэлгийн харьцаанд орж эхэлдэг. Тэрийг илүү чухалчлаад байдаг. Тэрнээс болж ингэж алдаанд хүрдэг аль аль нь. Тийм эрэгтэй хүүхэд гэдэг маань бас өөрийг хариуцлагатай болж байж одоо охинтой үүргэх тийм ээ. Тэгээ цаашлах юм бол бэлгийн харьцаанд орох. Энэ бол өөрийг хариуцлагатай болсон хойно энэ зүйл хийгдэх. Бэлгийн харилцаа гэдэг маань өнөөдөр зүгээр тухайн нэг хоёр хүний уулзсан уулзалтын гол түлхүүр биш. Энэ зөвхөн гэр бүл болсон хосуудад өгөгдсөн зүйл байгаа. Энийг манай залуучууд бас жоохон буруугаар ашиглаад одоо буруу ойлгоод тийм ээ буруу ойлголтын үндсэн дээрс өөрөө ямар нэг мэдлэггүйгээсээ болж юм их алдагдсан асуудал донд орж байгаа. Тийм болохоор бас нөгөө охтуудад бас анхааруулж хэлэхэд тийм ээ одоо өрхлөө гэд таньж мэдэх хугацаагаа илүү сайн мэдэх ёстой. Үргэлжлэл гэдэг маань эхлээд найз нөхдөдтэйгээ үргэлжлээ уулзлаа, танилцлаа. Тэр хооронд найзын холбоо гэж байх ёстой. Тэр хүнтэйгээ найзалж яваад за энэ хүн маань надад үргэхэд болох юм байна гэдэг шийдэлд хүрсэн хойно хоёлаа үргэж эхлэх. Тийм ээ зарчмын дагуу. Үргэж хугацаанд яаж үргэх вэ? Хоёр биендээ бас нөгөө нэг юу тавих хэрэгтэй. Одоо сонголт урталтай зорилго тавьж үргэх хэрэгтэй. Одоо харанхууд уулзахгүй тэдэн цагт одоо хоёулахнаа байхгүй тийм ээ үргэж хугацаанд нэгнийхээ биеэр тэрхэхгүй үнсэлдэхгүй ч гэдэг юм уу тийм ээ иймэрхүү хоёр биендээ ингэж болцол тавьж ингэж амлалт өгчөөж хоорондоо үүсгэж нөхөрлөх юм бол энэ хоёр хүмүүсийн үерхэл маань ариунаар хадгалагдаж үлдэх боломжтой байдаг. Одоогийн хүүхдүүд бол үерхлээ нэг өдөр гараас барьлаа тэрвэрлээ үнслээ. Тэгэл цаашлах юм бол нөгөө секс асуудлаа бодож эхэлдэг. Тэгэхээр энэ болохоор буруу алдаанд хүрээд байна гэсэн үг. Тийм болохоор өөрхөж эхлээд би болж байна, одоо өөрхөж байна гэдэг хугацаанд тодорхой хэмжээнд өөрхөө таньж мэдсэн тэр үе дээрээ цаашлаагаад сүү тавих ёслол руугаа орох боломжтой. Сүү тавиад хугацаанд бол энэ хооронд хүн салж болно, маргаж болно, хоёр тишээ болж болно, нэг нэгэ таних процессүүд явагдаад байгаа учраас тэгээ сүү тавьсан хугацаанд одоо би ингээ сүү тавих болж байна. Тийм ээ болсон байна гэдэг хоёлоо шийдэлт хүрсэн хойно нэгэндээ сүү тавих. Сүү тавьсан тэр хугацаанд цаашлаа за энэ хугацаанд боллоо гэж үтсэн тохиолдолд цаашаа гэрлэлт гэдгийг байгуулах нь зөв юм болов. Бидний хувьд үргэлжлэлийг яг гэрэлтэй холбож ойлгохгүй байх нь бас их түгээмэл байдаг штэ. Та одоо сая зөв үргэлжлэлийн зарчим гэж хэллээ штэ. Энэ ямар ер нь ач холбогдолтой юм? Ач холбогдол гэдэг юм бол тийм ээ одоо зөв үргэлжлэл гэдэг маань зөв үргэлж мэдснээр хоёр биенээ ариунаар нь хадгална. Одоо хувь хүн өөрөө ариун байж аж тийм ээ. Одоо бэлгийн одоо секс ажил тийм ээ бэлгийн ажил гэдэг маань тийм ээ. Тэр зүйлийг зөвхөн хурим хийгээд тэр орой одоо анхны шөнө хоёр биенийг ариунаар нь хадгалж өгөх, бэлэг болгоно өгөх. Тийм ээ бие ариун бэлэг болгоно хадгалж өгөх тийм зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нэг шууд одоо үргэлжлээ найз бодлоо сайн таалагдлангууд одоо шууд гэрэлтэйгээ холбож ойлгоод идэв. Тэр хүнд чинь таалагдахгүй тэр тухайн хүнээ мэдрэх гэж зөндөө олон зүйлүүд байгаа. Яагаад гэвэл хоёр өөр орчинд амьдарч байсан хүмүүс нэгдэхийн тулд өчнөө олон асуудлууд гарах байх. Тийм болохоор яг энэ асуудлуудаа мэдэж таних тулд өөрөөсөө таньж мэдхийн тулд үргэлжлэлийн зарчим байх нь сайн. Тэгжээж илүү сайн үргэлжиж зөв үргэлжлэлтэнд явж нэг нэгэ сайн таньж мэдэх, гүн гүнзгий таньж мэдэх боломжтой.
Бас энэ харилцаанд тодорхой шатаараа л байх хэрэгтэй, хугацаа байх хэрэгтэй гэдэг хугацаа байх гэж маань хэлж байгаа шүү байна, тийм ээ. Тэгэхээр энэхүү бүсгүйн бас асуулт бол бас хүндээ асуулт байгаа л да. Яг тухайн хүний хувьд өөрийгөө тавьд үзсэн ч гэсэн зүгээр гол яг асуулт нэг бол одоо би хайртай хүнийхээ хүсээгүй хүүхдийг гаргахгүйгээр тийм ээ энэ хүүхдээсээ татгалцснаар буцаад одоо энэ хайр дурлалаа аварж үлдэх боломжтой юм аа. Хүүхдээ сонгох уу, хайртай хүнээ сонгох уу гэсэн нэг ийм зүйлийг л ерөөсөө захаанда агиох дурдсан байгаа штэ тийм сэтгэл зүйч маань. Тэгэхээр юуны өмнө манай нэвтрүүлэг загтал илгээсэн. Энэ хүндээ бас талархал илэрхийлье. За тэгээд ер нь бол яг уу загтлын эзэн бол насаа бол тодорхой бичээгүй байсан. Яг уу зүгээр ерөнхийдөө уншиж үзэхэд бол залуу хүн болов гэсэн тийм ойлголт бол төрсэн байгаа. За тэгээд анхны одоо захиа бичиж уншиж үзэхэд бол төрсэн сэтгэл юу байна вэ гэхээр зэрэг ер нь бол анхны хайрын тухай тийм ойлголт бол төрж исэн. За энэ охины хувьд бол одоо тэр мөнхөө гэдэг залуу бол анхных нь хайр. Тэгээд тэр охины хувьд бол үн цэнтэй тийм хайр байгаа. Гэхдээ бол амьдрал дээр бол одоо тэр охин бол өөрөө тэр мөнхөө гэдэг хүнтэй хайр сэтгэлтэй болоод тэгээд гэр бүл зохиох юмсан гэсэн хүсэлтэй байгаа. Гэтэл бол гэр бүл гэдэг бол одоо харилцан одоо бие биенээ хүндэтгсэн хайрласны үндсэн дээр бол хоёр талын бэжиж одоо гэр бүл бол үн цэнтэй болох юм учиртай байгаа. Гэтэл бол харамсалтай нь бол хайр нь бол нэг талын байгаа юм болов уу гэсэн тийм анхны сэтгэл бол төрсөн. Тэгэхээр зэрэг энэ охин бол нэг удаа алдаагүй урд нь бас аборт хийлгэсэн юм хүүхэд байлээ. Тэгээд эмэгтэй хүний хувьд бас бид нар бас эмч хүний хувьд бол бас сэтгэл эмзэглэж ирсэн загтлыг уншихад бол яг гэвэл одоо олон удаа абортонд орно гэдэг маань нэг талаас бол бие махбодын хувьд ч гэсэн сэтгэл зүйн хувьд ч гэсэн бас их одоо гэмтэл байдаг. Тэгэхээр энэ охины хувьд бол маш хүнд тусч байгаа. Тэгээд яг асуудлын гол нь бол одоо тухайн хүний хайрыг одоо яаж хүлээж авч байгаа, хайр яаж одоо хариу өгсөн тэндээс улбалаад үүссэн юм асуудал байгаа. Тэгэхээр манай залуучуудын хувьд бол саяын одоо зөвлөгчтэй бол би санал нэг байна. Асуудлыг бол одоо хурдан түргэн одоо хугацаанд бол шийдчихдэг. Одоо шууд одоо өөрийнхөө одоо үзмжээрч гэдэг юм уу шийдснээс болоод алдаанд хүрдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр зэрэг хамтрах гэж байгаа хүнээ одоо ханилах гэж байгаа хүнээ одоо ирээдүйд одоо хань болох гэж байгаа хүнээ сонгохдоо тухайн хүний одоо зан ааш нь ямар юм тийм ээ. За тэгээд амьдралд хандах хандлага нь ямар юм. Хамгийн гол нь тухайн хүн одоо тэр охиныг загтал битсэн хүнийг бол хайрлж гин үү? Үнэн сэтгэлээсээ хайрлж гин үү? Тэр нь бол их чухал байгаа. Гэтэл энэ тал дээр бол жоохон тутмаг байгаа юм болов гэсэн тийм одоо ойлголт төрж исэн. За тэгээд бас тухайн одоо эмэгтэй хайрлж байгаа хүн маань бол бас арх согтууруулах ундааг бас нэлээд хэрэгэлдэм болов гэсэн анхны бас сэтгэл төрж исэн. 1999 оны 6 сарын 11-нд гэр бүлийн тухай хууль гэж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн дээр бол юу заасан бэ гэхээр зэрэг тухайн хүн нь бол тодорхой хэмжээгээр бол сэтгцийн асуудалтай, арх мансууруулах байдлаас бол харьцангуй их хэмжээгээр хэрэгжилж байгаа. За тэгээ урд нь бол гэр бүлийн асуудалтай байсан. За ийм тохиолдолд бол одоо гэр бүл болохыг одоо татгалзах одоо эрхтэй гэдэг ингээд хуулийн дээр одоо заагаад өгсөн байгаа. Тэгэхээр зэрэг хуулийн хүрээнд ч гэсэн бас тодорхой хэмжээгээр энэ асуудал бас бодож үзэх ийм асуудал байгаа. Хамгийн сэтгэл эмзэглүүлж байгаа юм бол энэ охин бол одоо хүүхдээ төрүүлэх үү эсвэл авахуулах уу тийм ээ гэсэн ийм асуудал дээр тулгарчаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ асуудал дээр бол одоо бидний одоо сэтгэл зүйч нарын одоо нэг зүгээс бол одоо за тэг за инг гэсэн тийм хариу өгөх ямарч боломжгүй тийм ээ. Тэгэхээр зэрэг гэр бүлийнхэнтэйгээ бас одоо зөвлөлтгөн зүйтэй ах гэж бодож байна. Сэтгэл зүйн үүднээс бол зөвлөлтг нь хамгийн дотныхоо хүмүүстэйгээ зөвлөлдөх тийм ээ. Хамгийн одоо эмэгтэй хүний хамгийн дотны зөвлөгч нь бол ээж нь байдаг. За тийм боломжгүй бол эмээтэйгээ ч юм уу эсвэл болохгүй аавтайгаа дотн хүмүүс байж болно тийм ээ.
аль нэгнтэйгээ аль дотн одоо гэр бүлийнхаа аль дотн гэсэн хүмүүстэйгээ зөвлөлдөх хэрэгтэй байхаа гэсэн ийм одоо бодол төрж исэн. Бидэнтэй хамтдаа үзэгч танд баярлалаа. Сайн байна уу? Цагтлын нэвтрүүлэг танд үргэлжлэн хүрч байна. Өнөөдрийн цагтлын эзэндээ зориулан бид хэд хэдэн бичил мэдээллүүдийг бэлтгэсэн байгаа. Ингээд юуны түрүүнд бас цагтлын эзэн маань өөрт тохиолдсон тухайн нөхцөл байдалд хуулийн төлөв мэдлэгийг бас өгөөч гэсэн ийм хүсэлтийг тавьсан учраас бид дараах мэдээллийг бэлтгэсэн юм аа. Хоёр зүйлийг бол зөвшөөрөхгүй байгаа юм байна гэж би ойлголоо. Нэгдүгüүрт нь бол үр хүүхдээ асран халамжлахын асуудал дээр бол зөвшөөрлөхгүй байгаа юм байна. Хоёрдугаарт нь ер нь эцэг нь гэдгийг ч бас зөвшөөрөхгүй байгаа юм байна гэж ойлгосон. Хэрвээ энэ тохиолдолд бол уг хүний хувьд бол тухайн эрэгтэй харьяа дүүргийнх нь газрын шүүхэд хандах ёстой. Тэгээ шүүх бол энэ маргааныг шийдвэрлэнэ. Шүүх бол үндсэндээ бол 3 асуудлыг шийдвэрлэнэ гэж ойлгох хэрэгтэй. Нэгдүгüүрт нь бол овг эцэг эхийн хинээр овглох вэ гэдэг асуудлыг шийдвэрлэнэ. Загтлаас харах юм бол эцгээр нь овглуулах хүсэлтэй байгаа мэн гэж ойлгосон. Тэр утгаараа бол шүүхэд хандахдаа бол нэхэмжлийнхээ бас нэг утганд энийг бол дурдж өгөх зүйтэй болов. Тэгээд эцэг тогтоолгуулад нэгэнт эцэг нь мөнгө тогтоогдсон тохиолдолд бол яагаад эцгээр овглуулах ёстой болсон үндслээ бол дурдж өгсөн зүйтэй байна. Хоёрт нь бол нэг асран халамжлуулах асуудал байж байгаа. Тэр тохиолдолд бол нэг хүүхдийнхээ одоо өмнө хариуцлага өрүүлье гэж байгаа бол тухайн эрэгтэйд өөрт оногдох хувьд нь нийцүүлэн бол нэг хэмжил гаргаж хүүхдэд сар болгон тэтгэмж тогтоолгуулахар хандаж болно. Тэгээд тэтгэмжт нэгэн тогтоосон хор шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагт хандан сайн дураар хэрэг биелүүлэхгүй байгаа бол албатан гүйцэтгүүлж бас болдгоо. Гурав дахь нөгөө асуудал болохоор ер нь бол энэ эцгийн хувьд болохоор тэр үр хүүхдийн одоо юу гэдгийг бусад цаашдын хариуцлагатай асуудлууд дээр одоо ерөөсөө халамжтай хандахгүй байна. Энийг яаж шийдвэрлэх вэ гэсэн асуудал байжаа. Мөн энийг бас шүүхийнхээ өгч байгаа. Нэхэмжилтээр бас сайн дурдсан дээр болов уу гэж би үзэж байна. Би энэ охинд юу гэж хэлэх гэж байгааг үл энэ цагтал дээр хэлсэн маар. Тэгэхээр би чадахгүй урд нь нэг ахуулж байсан. Одоо хангалттай. Би заавал гаргана гэд өөртөө бол шийдвэр гаргацсан байна. Тэгэхээр өөрийн чинь гаргасан энэ шийдвэр бол үнэхээр зөвөө гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл те урд нь бас нэг хүнийг абортонд оруулаад нэг хүүхдийг өгөөсгцэн тийм ээ. Тэгэхээр одоо хоёр дахь орохоор юу болох вэ тийм ээ? Чи 2 жилийн хугацаанд дотор богино хугацаанд ийм олон зүйлийг хийж болохгүй. Тийм болохоор бас нөгөө Библийн дуулал номон дээр ингэж байдаг л да. Харагтун хүүхэд бол те эзнээс ирдэг бэлэг юм. Умаа нүр жимс бол шагнал юм а гэж хэлсэн байдаг. Тийм болохоор одоо энэ охин маань одоо тээс үрээ маань гаргах нь зөв. Хүүхдээ гаргаад одоо тийм хөөрхөн одоо бурхнаас өгөгдсөн тэр бэлгийг устгаж өрдөөсөө болохгүй гэж би бас одоо чин сэтгэлээсээ бас зөвлөмөр байна. Яагаад гэвэл тийм ээ хүүхэд гэдэг маань эзнээс бидэнд ирсэн агуу том бэлэг байдаг. Бид нэр хизээч гэм нүглийг хийж болохгүй тийм ээ. Тэрийг алж устгах одоо хүний амьтаа холбогдож байгаа шүү дээ. Хидээ бидний нүдэнд үзэгдэж гарт баригдаагүй ч гэсэн тэр бол агуу том тийм гэм нүгэл байгаа. Тийм болохоор энэ охин өөрийн чинь анхны гаргасан тэр шийдвэр зөвөө гэж би хэлмээр байна. Тийм болохоор хүүхдээ сонгоод одоо хүүхдээ тэгээ гаргасан тохиолдолд үнэхээр мөнхөө маань чамд сэтгэлтэй тийм ээ. Үнэхээр хайртай байгаа бол эргээд таяр дээр ирэх боломж бол байгаа. Тэгэл энэ хүүхд бараг гараагүй нь бараг дээрдэг гэж хэлэх хүмүүс бас байгаа ах гэж бодож байна. Яагаад гэвэл яг хүүхдээ эцэг нь бол хүүхдийг ер нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түүнчлэн тухайн залуугийн бас ээж нь гэр бүл нь бас энэ хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй болохоор цагтлын эзэн маань ер нь нэлээд сэтгэл санаагаар унчихсан, улаанд орчихсан ийм байдалтай хандаж байгаа. Тэгээ манай зөвлөгч маань бас хэллээ. Тэгэхээр энэ дашруулд бас яг муу мэдээ дуулахыг хүсэхгүй юм. Гэхдээ яг судалгаанаас харахад бол жилд дэлхийд дахинд 180-аас 210 сая орчим эмэгтэй хэвлэлд үрд хийдэг. Харамсалтай нь 75 сая орчим нь бол хүүхдээсээ татгасдаг гэсэн юм амжилттай бас том баримт байгаа юм л та. Эндээс харахад өнөөдөр бас энэ үр хөндлөлтгөө хийж зүйл ямар хэмжээнд хүрчихсэнийг бас бид тодорхой харж болж байна. Тэгэхээр мэдээж энэ зурвал бид бас үр хөндлөлтийн сөрөг талуудыг бас ярих нь зүйтэй болов уу гэж бодож байна. Эмч маань ирсэн байгаа. Бас эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 2 хүн байна. За түүнчлэн бас зөвлөгч маань байна л да. Та бүхэнд бас энэ дээр бас мэдээлэл өгөөч.
Тийм ээ, энэ дээр захидлын гол асуулт бол яг зөвхөн мөнхөө энэ эмэгтэй хоёрын асуудал биш, нийгэмд байгаа нэлээд эмгэг үзэгдлүүд түгээмэл байгаа. Тийм учраас манай телевиз үзэгчид ер нь нийгэмд байгаа энэ гаж буруу ойлголтыг, үр хөндлөлтийг бол зүгээр жирийн одоо нэг зуршил үзэгдэл мэт зүгээр нэг тамхи татах ч юм уу, зүгээр аваа хайчдаг ийм зүйл шиг нийгэм бол ер нь нэлээд тийм ойлголт байна л да. Өдөр тутам би одоо ийм усуудаа таарч байгаа үед манай эмнэлгийн судалгаагаар бол ер нь нөхөн үржихүй насандаа байгаа тийм. Одоо өөрөөр хэлбэл 18-аас 40 50 хүртэл насны хүмүүсүүд гэхэд ер нь бол жилдээ бол ер нь нэгээс доошгүй удаа ийм зүйлд орцсон байх. Ийм судалгаа гарч ирж байгаа шээ. Одоо манайд бол өхний эмгүүгээр өдөр тутам хүмүүсүүдийг үзэж яана л да, ер нь санаа зовж байгаа. Тэгэхэд бол нийт ерөөсөн эмэгтэйчүүдийн бараг 60 гаруй хувь нь манай судалгаагаар хөхний ямар нэгэн одоо эмгэг бэрсүүч гэдэг юм уу, эмгэгшил. Энэ яаж вэ нөхөр нэг жирэмсэн үед хэвэн явж ирсэн одоо физиологийн процесс, гормоны тийм ээ процессыг гинт таслахтай зэрэг тэр биед маш их хямрал болж байгаа юм л. Тэрнээсээ болоод өндөг өвчин дууланхай үүсэх, умаа хаана хавдартай болох, хөхөнд бэрсүүдэх, өхний хавдрын урдл өвчнүүд. Тэгэхээр энд бол хөхөө одоо хүмүүсүүд эмэгтэйчүүд мэдээлэл аваад ер нь бол нэлийн одоо хөхний яхаа оншилгоо хамгийн хоргоо гарна тийм ээ. Дандаа эренгийн туянд шалгуулад байх биш тийм ээ. Хөхний яхаа мамаграм гэж ярьдаг яхаа хэт одоо авины оншилгоонд бол их орж ирж байна л да. Тэрний одоо ихэнх зөвгөр бол хөх өөр хатгаад байх юм. Хөхөөр нэг хатуу оргоод байх юм. Хөхнөөс шүүс гарлаач гэдэг юм уу те. Ийм энгүүгүүд байгаа. Эдгээр бүгдээр хавдрын урдах өвчин л доо. Тийм. Тэгэхээр ер нь бол энэ үр хөндлөлт гэдэг маань өөрөө бол одоо хэвийн одоо цаанаас өгдсөн хүний амь явж яхад таслана гэдэг чинь хүн амны л одоо хэрэг шүү дээ. Ерөөсөө хууль усаар л одоо юу гэдэг бичигдээгүй хуулиар л хэлмэгдүүлэлт хүнийг бид нар хэлмэгдүүлэлтийг л 30 40 оны хэлмэгдүүлэлт гэж ярьж байдаг. Өнөөдөр 90 оноос хойш 89 онд энэ үр хөндлөлтийг эмнэлгийн журмаар хөндлөхийг зөвшөөрсөн шүү дээ. Тэрнээс хойш бол нэг талаасаа бол яг янз бүрийн криминалны хууль бус өөрийнхөө одоо юу ах охрох ийм зүйлээс сэргийлж өгнө гэж ярьдаг боловч үнэндээ бол энэ бол зарчаагүй зүйл л дээ. Ерөөсөө зөвшөөрсөн учраас ерөөсөө болдго юм байна. Нэг хөндөд байх хэрэгтэй гэсэн ийм нийгмийн ойлголт байна л да. Эмчнэрийн хувьд ч ялгаа байхгүй юуны нийт хүмүүсийн хувьд. Тэгээ сая бол сэтгэл зүйч юу зөвлөгч нар ярьлаа л да тий. Ер нь бол хинээс зөвлөгөө авах бай гэж. Тэгэхээр энэ дээр бол саяын загталтай холбогдуулж ярихад бол тэр сонголт гэдэг зүйлээ бол эмэгтэй хувьд үнэхээр олон одоо ийм охтууд эмэгтэйчүүд буруу ойлгож байна. Тэ үерхлээч буруу ойлгож байна. Хайр сэтгэлээч сая сэтгэл зүйч маань хэллээ тийм ээ. Нэг талынх байна гэж. Үнэхээр чи хайр сэтгэл биш. Өшөө тэр мөнхөө бол өшөө олон эмэгтэйчүүдийг одоо ингээл явж байгаа зүйл загтал харагдаж шүү дээ. Наргиц ингээд зугаалаад ингээд явж байна. Гэтэл энийг бол олон мөнхөөчүүд бол гэмшиж ойлгох шаардлагатай. Ерөөсөө. Тэгээ ганц тэр хоёр ч биш. Тэр хоёр тохиолдолд байгаа нь ховорхон үзэгдэл биш. Нийгэмд бол түгээмэл байгаа учраас энэ бол хортой зүйл ээ. Тийм ээ. Өөрөө одоо хүний амийг эвгүүтгэж байгаа, хүний амийг хохироож байгаа гэмт хэрэгээ. Хэлмэгдүүлэлт гэж одоо улс төрийн хэлээр улагжилж болохоор байгаа байхгүй. Яг эмнэлгийн хүний хувьд, эмч хүний хувьд бол өнөөдөр хэлэхэд бол ерөөсөө зөвлөгөөг хинээс авч яах вэхээр аав ээж нь хадам ээж нь бол ерөөсөө шууд чи хүүхд дараад байхдаа яа хичээл сургуулаа аваад ерөөсөө хийлэг гэж л зөвлөж байгаа л да. Тэгэхээр бас ээжид бас бүрэн зарим ээжүүд бол ер нь охиныхоо юуг бол үрийг хүнд чи сургууль төгс болоогүй. Хайр сэтгэлтэй сүйтэй залуу нь хөөрхий хүүхдтэй болоход эцэг болох баярлаа явж явахт нь чи болоогүй. Наадах ахвал гэсэн ийм нийгмийн үзэгдэл явж байгаа ойлголт. Тэгээ энийг бол ерөөсө хатуу эцэг эхчүүд өөрсдөө ч гэсэн хатуу ойлгох хэрэгтэй байна. Хоёрдугаар тэр эдийн засгийн янз бүрийн шалтгаан ярьдаг та. Тэр бол шалтгаан шүү дээ. Бурхан нэгэн түн гэдэг зүйлийг бий болгоцсон юм бол тэрэнд бол идэх хоол өмсөх хувцас орох байрыг бол хангах тийм манайхан монголчууд эзэн ярьдаг шүү дээ. Хүн нэмэл хүнс нэмнэ гэж ярьдаг. Хүнстэй гэж ярьдаг шүү дээ. Бид нар зах зээл 90 хэд онд бид нар оюутан хэцүү баг. Авгаа оюутанд бид нар бие төсвийн байгууллагын салхи өрөхгүй амьдарч ил байсан. Хүүхэд гарч ил байсан. Эзэнээр ах トゥ өнөр ирээд л бүгдд нэг хүүхдийн хөрхөнд курчиг аваад ирдэг. Нэг нь тоглоом ин аваад ирдэг. Бэлгэнд зүгээр захын жишээ шүү дээ. Тэгэл янз бүрийн ажлын боломжууд гараад ирдэг. Сан хүүгийн боломжууд гараад ирдэг. Хүүхэд бол хэзээ ч тийм бол өсөх цангах бидний сан хүүгээс хатах тийм байхгүй л дээ. Энэ бол яг эдийн засгийн талаас нь ярихад бол энэ бол бас гаж ойлголт юм аа.
Хүүхэд хүн бол нэмснээр бол амьдрал хэцүүдэх гэсэн тийм буруу ойлголт бас их нөлөөлж байна. Хоёрдугаар тэр сургууль мэрэгжлийн эзэмших гэж бас нэлээ тэрийг тэгвэл яах гэдэг тэгвэл жирэмсэн болсон юм. Жирэмсээс улсын сэргийлэхийн тулд тэгвэл заавал тэр 6 цэнгэлээ тэгвэл хойш нь тавиад тийм ээ. Ийм хүмүүжид ёс зүй гэдэг юм уу да тийм ээ. Одоо бие махбодын юм биеийн чөнөөд ярил тэр хэвлэлээр зөндөөл байгаа. Хор тавдар үүсэн цааваа цоорн үргүүдэл гэсэн одоо ус зөнд ярьж. Би одоо нэг аборт хийсэнээс хойш хүүхэд гардаг та нэг хараад үзээч гээл үздэг яхад мэдээж хэрэг тэнд нэг умаа ханандаар хүүхэд болоход саад болцсон юм яхад харагдахгүй л дээ. Далд наалд зүсцэл байгаа шүү дээ. Далд тийм учраас нэг үр хөндцсөн хүн бол одоо өөрөө гимших ёстой. Бурхны өмнө тэнгэрт байгаа одоо мөнхийн одоо бурхны өмнө би буруу зүйл хийжээ гэдэг гэмшээд тэгвэл одоо тийм ээ ахаад бас үр хөвгттэй болох тийм ээ боломж бас нэгдэн л дээ. Тэгээ энэ цагийн загтлын эмэгтэй авууштай зүйл нь бол ахиж хөндөхгүй гэсэн тийм одоо яах вэ? Үр хөвгттэй ургуулсан амьдрмаар байна л гэж байна л да тийм ээ. Тэгэхээр бол үнэхээр бол тэр мөнхөө бол амьдрах хүсэл байхгүй л хүн гэдэг нь ойлгомжтой л да. Би зүгээр ихтэй хүний хувьд ч гэсэн хэлэхэд ч гэсэн тийм ээ. Зүгээр нэг тийм одоо нэг 20 насны залуу хүний хувьд бол хөнгөн хийсвэр явж штэ. Тэгэхээр тэр мөнхөгийн төлөө л одоо залбирах одоо яамаар юм тийм ээ. Гэмшүүлэх юм зүйлийг л бидний нэвтрүүлж гэсэн мөнхөө чи одоо буруу юм хийж байгаа шүү тийм ээ. Зүгээр эмхтэй хүн болгоныг ингээл жирэмсэн болгоод хүүхдийн аборт хийх шаардаад явж байдаг. Нөгөөх нь хайр сэтгэл бүх юмаа зориулсан байж байдаг тийм ээ. Тэгэхээр чин эн чинь бол хин л буруутал байгаа л да тийм ээ. Алдаж л байгаа байхгүй. Тэгэхээр яг нэгэн алдсан юм ямар дахиад эргүүлээд шинээр амьдрал эхлэх биш. Одоо яг энэ дээр нь буруу ийм зүйл дээр бол алдсан байна. Хайр сэтгэл дээр алдсан байна, сонголтон дээр алдсан байна гэдэг ойлгоод гимших чухал. Тэгээд шинээр амьдралыг одоо зөв харах. Хүүхдээ тээх хэрэгтэй. Хайртай өнөөхөө хүүхдийг нэг гаргасан бол тээх нь зөвөө гаргаад тийм ээ. Тэгээд эцгээр нь овголох нь зөв тийм ээ. Зөв шүү. Тэгэхээр үр хүндэлт гэсэн сэдв бас өнөөдрийн манаас нэвтрүүлэгт нэлээд бас хөндөгдөж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид бас үр хүндэлтийн хор уршиг бас эрэгтэй болон эмэгтэй хүнд эрүүл мэндийн хувьд хэрхэн хүртгийг бас эрүүл мэндийн байгууллагуудын мэрэгчлэтнүүдээс бас тодруулсан байгаа. Энэхүү бичил мэдээлэл хүргээд эргээд олццгаая. Хамгийн гол юм бол эмэгтэй хүний одоо өргөдөл үүсэж байгаа. Үр хүндэлтээс болоод за эмх замраа заримдаа хувь эмнэлэг, заримдаа улсын эмнэлэгт ингээд олон газар үр хүндэлт хийлгээ. Зарим нь нууж нуудаг те. Энтэй холбоотой одоо нэг эхний 1-2 жилдээ мэдэхгүй шүү дээ. Тэгээд олон жилийн дараа жирэмслэх гэхээр жирэмслэхгүй болчдөг, өргөдөл үүсчдэг. Тэгэхээр хамгийн гол хор холбогдол нь бол өргөдөл болоод тэгзээч одоо их хүн болох асуудал бол энэ асуудал бол тийм боломжгүй болж ирж байгаа. Тэгэхээр одоо дараа нь харамсдах их гардаг. Тэгэхээр үр хүндэлтээс болж л үгэл зайлсхийх хэрэгтэй байна. Тэгээд сарын дэмдгийн өөрчлөлт хямралтай болох. За тэгэл архаг өрөвсөлттэй болох, байнгын өвдөлттэй, зовёртой байх, наагалдас зөөсөх гэдэг асуудал эмэгтэйчүүдийн талаас янз бүрийн өвчин үүсэх асуудал зөндөө. Хүүхдээ арай хийж жирэмслэл тех гэнгүүт хүүхэд нь өсөлтгүй болчдөг, хүүхэд их дотроо аймаггүй болчдөг. Энэ шалтгаанууд бас л үр хүндэлттэй холбоотой байдаг. Олон удаа үр хүндүүлсэн. Тэгээл одоо бас юугүй магадлал идэвхжлэлтэйгөө найдваргүй үр хүндэлт хийлгсэн тохиолдолд бас дараа нь өрөвсөлөх үүссэн тохиолдолд энэ төр дараах үр дагавар их болоод голцоо өсөлтгүй жирэмслэлт маш их тохиолдож байгаа. Хамгийн гол нь хүсээгүй жирэмслэл битгий жирэмслээч, жирэмсээс хамгаалах харгаа сайн хэрэглээч. Ялангуяа анхныхаа жирэмслэлтийг битгий үр хүндүүлээч л гэж үсэх байна. Одоо яг үр хүндүүлж байгаа тэр гүйцэж байгаа бие нь болохоор эмэгтэй хүн байдаг учраас энэ талаас их ярьдаг. Зөвхөн одоо эмэгтэй хүн хохроо ч юм уу, эмэгтэй хүн сэтгэл санаагаар унаа ч юм уу, эсвэл эмэгтэй хүн бие физиологоор хохроод өнгөрдөг юм уу гэдэг бол бас өөрсдөө ойлголттой. Яагаад гэвэл одоо тэр санамсаргүй буюу төлөвлөөгүй жирэмсэлт болж байгаа учраас эрэгтэй хүн ч гэсэн тодорхой хэмжээгээр маш их шаналдаг. За тэгэл одоо ингээл анх тэр юугаа ханаа байдаг юм уу, найз охиноо байдаг юм уу, эмэгтэйгээ үзүүлээд явахаас эхлээл төгсөж эхэлдэг дээ. За энэ үнэхээр жирэмсэлт мөн үү, биш үү гэдэг хин батлуулна. За тест нь зөв гарч уу, буруу гарч уу, дараа нь хэсэг хугацаанд хүлээн, дараа нь эмэгтэйчүүдийн эмчтэр очлоод баталгаажуулна тийм ээ. Баталгаажуулсны дараа тэр хариуг бүрэн сонссныхаа дараа одоо энэ хүүхдийг тээлэх үү, тээлэхгүй юу, тээлэхээр ямар асуудал үүсгүү, тээлэхгүй бол одоо ямар асуудал үүсгүү гэл ингээл бас стресс орж ирэх. За тэгэл
дараа нь хойлоо шийдээ за ярьж байгаа энийг ерөөсө эдийн засгийн хөгж болохгүй байна. Эсвэл одоо бид хоёр хоорондоо таар тавхгүй осууч гэдэг юм. Эсвэл одоо цагаа олоогүй жирэмсэл, хүсээгүй жирэмсэл гэж байгаа л одоо ямар нэг аборт юм уу дуулахтаа унтуулахгүй янз бүрийн абортод очих нэг эрэгтэй хүмүүс бас л явж идэг. Энэ хооронд бол тэр эрэгтэй хүний сэтгэл зүй болгоод ямар хүнд байдаг вэ? Бол нэлээд хүнд байдал орсон байдаг л да. Яагаад гэвэл одоо сэтгэл санаа хямраа, төв мэдрэлийн систем хямрсан учраас бие организм ер нь дотоод шүүдэлийн систем бүхэлдээ хямрдаг. Одоо бэлгийн үйл ажиллагаанд муудах ч юм уу, төр хугацаагаар их сэтгэл санаа тийм готронгүй байдалд ордог ч юм. Ийм байдалтай явсараа гал тэр абортын мессеж ажилбарын үүдэн дээр ч гэсэн сууж яадаг. тэрээ гарч ирээд яах вэ? Мессеж ажилбар яаж явагдах вэ? Сав суулгын цоорчих уу, дараа нь цусаалтах уу тийм ээ. Дараа нь жирэмсэлт нь яах вэ гэл ингээд олон асуудал бол эмэгтэйчүүд нэгэн адил сэтгэл зүйн дарамтанд бол зэрэг ордог. Энэ нь бол одоо эмэгтэйчүүдэд тухайн үедээ хүчтэй ороод гардаг бол эрэгтэйчүүд нэлээд удаан хугацаагаар үргэлжлэхээр маш их хохиролтой байдаг. Ийм учраас та одоо хэрвээ жирэмсэлт одоо үр хөндүүлэх асуудал тулгархаас өмнө аль болохоор энэ асуудлыг болохоос өмнө шийдэх хэрэгтэй. Эрэгтэй санаачлагтай байх хэрэгтэй, эмэгтэй санаачлагтай байх хэрэгтэй. Тэгэхээр зөвхөн одоо биеийг үр хөндүүлээ заваад чаналал яваад тэр эрэгтэй болоод одоо ер нь тоож байгаа ч юм уу тэр ямар абортонд орж байгаа гэж бодох нь бол буруу ойлголттой. Ийм учраас аль нь ийм олон стресс, олон зовлон туулахгүй тулд анханасаа болоод жирэмслийг зөв зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхээр эмч маань бас хэллээ. Үнэхээр өнөөдөр яг үр хөндөлтгээд ярихаар эрүүл мэнд талаас нь тий бие махбодод ямар сөрөг нөлөөтэй талаас нь хэвлэл мэдээлэл хэрэгслэр маш олон ярьдаг. Бид нар ч дам яриа бас байдаг. Тэгэхээр энэ маань үнэхээр үр хөндөлт гэдэг зүйл бие махбодоос гадна сэтгэл зүй, зан хадалцаанд яаж сөргөөр нөлөөлдөг вэ гэдгийг бас манай зөвлөх сэтгэл зүйч хоёрт маань нэлээд ойртуулж өгөө. Эмэгтэй хүн бол одоо биеэрээ сэтгэлээрээ мэдэрдэг. Тий. Одоо дээхэн үед бол одоо бас үр хөндөлт чинь жаахан тийм хэцүү багж тоног төхөөрөмжөр бол хийдэг байсан. Сүүлийн үед бол одоо эмэгтэйчүүдийн эмч нарын ярьж байгаагаар бол их одоо хялбархан хийдэг болцсон гэж би сонссон. Тэгээд энд бол бас тайвширч болохгүй юм л да. Тий. Хэдийгээр тийм боловч тухайн одоо эд хэрэгтэнд бол заавал одоо хүний арьсыг ч гэсэн майжхад сорив үүсдэг штэ. Тэрнтэй адилхан бүхэл бүтэн хүний амь насыг тасалж байгаа юм чинь тэнд ямар нэгэн хэмжээгээр сорив, за ямар нэгэн хэмжээгээр шарах, ямар нэгэн хэмжээгээр одоо ямар нэгэн эмгэг одоо үлдчихэл байгаа. Түрүүн одоо манай эмч маань хэлжлээ. Тэнд уйлан хаа ч юм уу эсвэл одоо аргу хавдар, хортой хавдар янз бүрийн одоо хөхний янз бүрийн өөрчлөлтүүд бол бас үүсдэг. Ийм гаж нөлөө бол байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол их болох одоо эрхээ хязгаарлана гэдэг бол аборт хийснээс ч илүү тийм аюултай. Одоо эмэгтэй хүний хувьд бол одоо эмэгтэй хүн болж төрсний хувьд хамгийн баяр баясгалантай зүйл бол их болох тийм ээ. Тэр баяр баясгалан байгаа. Тэгэхээр зэрэг энийг эдэлж чадахгүй ийм одоо хувь цохилтоо бол эмэгтэйчүүд бол байгаа штэ. Тийм. Тэгэхээр зэрэг энэ бол хамгийн аимшигтай юм гэж бодож байна. Гэхдээ бол тэр хүүхдийн хувь заяа бас өнөөдөр бас айгуу тийм эгзэгтэй бас байдалд байна. Тийм. Тэрийг бас тооцохгүй одоо өнгөрч бас болохгүй. За тий гадаадын эрдэмтдийн одоо үзэж байгаагаар бол хүүхэд бол дөнгөж одоо эхийн хэвлээд бүрэлдэн тогтсоноос хойш одоо 3 сарын хугацаанд хүний одоо тарих мэдрэлээс эхсүүлээд бүгд дотор эргэтэн амьдралын чухал эргэтнүүд бол үүсэн бий болдог. За тэгээд бусад одоо тогтолцоо бие гар хөлийн одоо нүүрний хэлбэр гих мэтчлэнгийн бусад одоо эргэтэн тогтолцоонууд бол үлдсэн саруудад бол бий болдог байгаа. Тэгэхээр зэрэг энэ үед бол хүүхэд бол одоо мэдэрч эхэлнэ гэсэн үг. Ихтэйгээ одоо нарийн одоо холбоотой болно гэсэн үг. Тийм учраас манай ээж нар ярьдаг штэ. Хүүхэд одоо их уйлан хаа төрчлөө гэж. Юунаас болоод тэгж байгаа. Тэгэхээр зэрэг их нь бол сэтгэл тавгүй, одоо сэтгэлэн зовёртой, одоо байнгын одоо төгшүүртэй өнөөдөр одоо хоолныхаа мөнгийг яаж болох вэ? Өнөөдөр одоо яах вэ гэсэн түмэн асуултын дунд байгаа ээж нар хүүхдэд төрүүлэхээр одоо бас тийм хүүхд төрөх магадлал бол ихтэй. Одоо тэр хэмжээгээр бол хүний цуснд адреналин гэдэг одоо гормон их хэмжээгээр бол ялгардаг. Тэрний одоо улмаас бол
судснууд бол нарийсдаг. Тэр хэмжээгээр бол хүүхдэд очих цусны хэмжээ бол багасдаг байгаа. Тэгэхээр зэрэг бас одоо бие махбодын болон одоо сэтгэл зүйн бол бас ачаалттай ээжтэйг адилхан бас тийм хүүхд төрөх магадлал бол ихтэй гэж ингэж сүүлийн үеийн эрдэмтэд бол үзэж байгаа. Тэгэхээр эрүүл хүүхэд гэдэг бол бурхны бэлэг гэдэгтэй бол би бол санал нийлж байна. Яагаад тэгэхээр зэрэг одоо тэд нар ч бидний ирээдүй тийм ээ биднийг одоо залгамжилж байгаа ирээдүй. Тийм учраас бол сайн хүн төрүүлэн сайн хүн одоо төрүүлэх нэг өөр тийм ээ. Тэрийг бол хүнээр хүн болгоно гэж манай монголчууд ярьдаг шүү дээ. Тэгэхээр хүнийг одоо хүн болгож хүмүүжүүлэх бол асар их одоо үүрэг хариуцлага давхар явж байгаамаа гэдгийг бол бас залуу хүний хувьд бол ухаарах энэ тал дээр бол бэлтгэх ийм шаардлагатай баха гэж ингэж бодож байна. Гурван жилийн дараа яг сэтгэл зүйд нөлөөд эмэгтэй хүн бас бухимдуу тийм ээ амьдралдаа бас тийм идэвхгүй болчихдог гэж энэ талаар бас та тий ер нь бол одоо аборт хийх тусмал одоо бие махбодод үлдэх шарах бол их л байна. Одоо жишээлбэл нэг удаа аборт хийсэн хүн 3 хүн удаа аборт хийсэн хүн бол ондоо 2 ондоо сэтгэл зүйн хувьд бол одоо тэр тоолонгоор шархав. Тэгээ тэр тоолонгоор бол одоо бид нар одоо бурхан хүний энерги гэл өнөөдөр одоо сэтгэл зүй гэхээсээ өмнө бол тийм их зүйл бол хүмүүс ярьж штэ. Манай монголчууд бол үлийн үр гэж ярьж байна тийм ээ. Одоо амьтны амьд тасалж байгаа гэдэг утгаараа тэр тоолонгоор өөр тэр үлийн үр үүрэх тийм ээ. Нэг талаасаа сэтгэл зүйн талаасаа бол одоо 50 бос. Ер нь аборт хийлгэсэн эмэгтэйчүүд бол байнгын одоо толгой өвддөг, 50 бос болдог, нойр нь хямардаг. За тэгээд сэтгэл санаа бол тавгүрхдэг. Тэгэл хоол унданд дургүй болдог. Гих мэтчлэнгийн бол одоо шинж тэмдгүүд бол илэрдэг. Тий айц төгшөр бол хамгийн түрүүнд бол илэрдэг. Тий. Манай сэтгэл зүйч маань хэлж байгаа л да тэр хүүхдэд маш их нөлөөлтөө гэж тий. Энэ бол яалтчгүй нөлөөтэй зүйл. Яагаад гэвэл хүний одоо үндсэндээ махнасаа мах таслаад л хайж байгаатай ялгаагүй тийм ээ. Хэрийг хэдий бидний нүдэнд харагдаж, ил харагдаж ингэж одоо гарт баригдаагүй ч гэсэн одоо 2-оос дээш настай гэдэг маань сартаа гэдэг маань тийм ээ. Дотор маань хөвлөд маань бүрэлдээд бий болцсон. Хэлбэрүүд олцсон байгаа. Тэр мэдрэмжийг мэдж байгаа тийм ээ. Тэр багжийг оруулаад тэнд аборт хийх үед зүрхтааж яддаг. Тэр ээжийн умаа дотор үнэхээр намайг битээ алаач ээжээ. Би хайртай охин чинь бай, хүү чинь бай гэсэн тэмүүлэлээр дотроос одоо үг хэлдэг бол тэгж хашгирч байгаа. Тэгтэл нөгөө сэтгэл зүйл маш их нөлөөтэй. Нэг удаа аборт нурсны дараа маш их харамсал төрдөг. Одоо хараад байхад айгүй огцом ууртаа, гомдолдог тийм ээ. Янз бүрийн ийм хүмүүс байна. Энэ яаж яаныг хэл яг нөгөө нэг тэр үед авсан шарах одоо илэрч гарч идэг, хожим илэрдэг. Одоо сая бид нар хэлжсэндээ 3 жилийн дараа магадгүй 3 жилийн дараа илэрхгүй байж бол насны эцэст тийм ээ одоо өтөл нас болж явах үед тэр зүгээр нь илрээд одоо багада аборт хийлгэсэн тэр байдал нь тийм ээ одоо хойшлтож ингэж хадгалагдаж явсаар хагаад нэг өдөр одоо өтөл насанд тийм үү дунд насанд нь гарч ирэх боломжтой. Тэгэхээр үнэхээр сүнс бол маш их гэмтдэг. Өнөөдөр зүгээр энгийн нэг хүнд чиний гарынхаа нэг хураг тайраач гэд хэлэхэд хизээч үзээ хараа өөрийнхөө хураг тастаад аяхгүй байхгүй тийм ээ. Мэдээж тэр бол маш их өвдөлт үүсгэнэ. Тэгэхээр хүний дотор байгаа тэр амийг тийг таслана гэдэг бол энээс илүү өвдөж байгаа. Тэгэхээр энээс болж одоо нэг зарим хүмүүс ингээд зөвлөгөө авч байгаа хүмүүс ирдэг би ингээд айгүй ууртаа уцаартаа ийм их гомдол байна. Тэрийг ингээд судлаад үзээд байх юм бол ямар нэгэн тийм абортны дараах хүүхэд ч юм уу тийм ээ. Эсвэл аборт хийх гэж хүсэж байгаад ямар нэгэн боломжоос болоод абортонд ороогүй азар одоо үлдсэн ээж ихээ хөвлөд үлдсэн тийм хүмүүс байгаа байхгүй. Тэгээд тэр ингээ яг сэтгэлийн зөвгөн судлаад тэгээд ингээд ирэх юм бол нөгөөт мань яаж яах вэ? Нөгөө сүнсэнд маш их нөлөөс учраас айгүй шарах болж одоо эдгэрхэд хэцүү болдог. Тэгэл дээрээсээ ингэж нэмэгцээр хагаад маш зузаан болоод тэр нэг л өдөр дэлбэрч гарч ирдэг. Тэрнээсээ болж аминд хөнөөгдөх. Хүний амийг ч хөнөөх тийм ээ. Эрэхтэй хүмүүс бол ямар өөрийнхөө аминд ч хүрэх боломжтой. Тийм болохоор энэ бол хүний бие махбодод хүртэл ямар хөвчин авдаг вүлээ. Тийм ээ дараагаар сэтгэл зүйд тэр сүнсэнд маш их өвдөлтийг өгдөг байна.
Тэгэхээр ийм зүйлийг нь одоо манай охтууд тийм ээ эмэгтэйчүүд болж өгөө сонгохгүй байгаасаа ийм зүйлийг өөрийнхөө амьдралд битгий байлгаасаа гэж би бас хэлмээр байна. Тэгээд Библиэлд бас хэлсэн байдаг л да. Хүнд зөв мэд санагдаж төгсгөл нь өхөл рүү хөтэлдэг зам байдгаа гэж. Харахад ингээ боломжийн юм шиг болоод ингээ яваад байдаг тийм ээ. Тэгтэл нөгөөх нь яг төгсгөл нь юу байдаг вэ гэхэд өвхөлд ойрхон аваачсан. Тэгэхээр яг энэ зүйл дээр бас энэ охин маань бас бодож үзэх хэрэгтэй тийм ээ. Болгоомжлох. Магадгүй чи эхнийхээ аборт хийлгээ ахуулсан зүгээр байна. Би болж гин гэж бодож байгаа бол өнөөдөр хоёр дахь хүүхдээ аборт нь хийлгэхэд тэрнээс болоод ямар ч эрсдэл гарахыг ким бэг гэхүү тийм ээ. Тэгэхээр бас эрсдлийг бодож үзэх. Бас ирээдүг харах нь илүү чухал. Өөрийнх амь насыг хайрлах тийм ээ. Харахад одоо үзий хадаад хин одоо тэр найз мөхөөс ингээд би хүүхэдтэй болчлоо. Одоо тэр маань биш энэ тэргээд үзээд одоо гадны нөлөөнөөс болоод энэ эмэгтэй би хүүхдээ тээж чадахгүй ахуулах шийдэл бас нэг санаанд орж ирээд байгаа нэг талаар бодлоо. А гэтэл нөгөөтгөө гаргаад гарнаасаа хөтлөө явж явах үед ямар байх вэ? Бас бодож үзэх. Ингээд иймэрхүү байдалтай байж байгаа гаргаад амьдрал дээр хөтлөө явж байгаа хүмүүсийн жишээ бол олон байдаг. Хэрвээ одоо анханасаа зөв байвал ийм хүнд байдалд орохгүй гэдэг талаар бид нар бас энд хариу өгөх зөв байх л тийм ээ. Жишээ нь би энэ хүний хувьд бол зөвхөн за наад чинь би махбат чи ийм хортой шүү, ийм хохиролтой шүү, хортой хавдар үүсдэн шүү, үргүүдл болдсон шүү гэж ярих бол нэг асуудал. А тэрнээс өмнөх асуудал ярихаар эргээд тэр гэр бүлийнх нь орчин гэр бүлийн зөвлөх хэрэгтэй байна тийм ээ. А нийгмийн ерөнхий сэтгэлгээ ойлголт нийгмийг одоо ертөнцийг үзэх үзэл нийгэмд маань ер нь хэл зэрэг гаж явж байна уу те. Энэ талаар эм чинь бас хэлэхээс аргагүй болж байна л да. Тэр үүднээс бол яах вэ гэхээр за яах өчигдрийн юмыг бол бид яах вэ тийм өчигдөр болоод өнгөрчих. Одоо болсон явдал үр хөндөөлтөө тэр хайргүй хайртай хоёр нэг жирэмсэн болсон тийм ээ. Энэ бол өчигдөр бас. Өнөөдөр тэгвэл яах вэ? Маргааш ирээдүйн төлөө тийм ээ. Өнөөдөр одоо энэ дээр яах вэ гэдэг асуудал олон ийм хүмүүсүүд ийм байдалд хүрэхгүй тулд тийм ээ яах ёстой вэ гэдэг дээр сая туяа зөвлөгч бас ярьлаач зах цаасан тийм ээ. Тэгэхээр энд бол яг би эцэг хүний хувьд ч гэдэг юм эмч хүний хувьд ч гэсэн одоо залуучуудаа бас хэлэхэд бол эхнээсээ ахин хин нь зөв ойлгох хэрэгтэй. Ерөөсөө гэр бүл үерхэл гэдэг зүйлээ тийм ээ зөв хийх хэрэгтэй. Суурийн зөв тавих хэрэгтэй тийм ээ. Тэгэхгүй бол ерөөсөө юу яач чадсан шүү дээ. Нийгэм маань бол ерөөсөн энэ юуг бол эхийн хэвлээд байгаа юмыг бол ерөөсөн хүн гэж үзэхгүй шүү дээ. Ам гэж ойлгохгүй. Тийм ойлголт нийгэмд нэлээд маас олон байна. Тэгтэл эхийн хэвлээд эхийн ансаж манайхан дээр үед ярьдаг гэсэн чинь монголчууд эртнээс мэддэг байсан баа. Эхийн хэвлээд ам явж настай бол эхийн настайгаа гэж ярьдаг гэсэн чинь төрсөн эхээс гарсан наснаас төрсөн өдрөө гэж тэмдэглэдэг бол эхийн хэвлээд бол тэр хүн бий болцсон л байгаа байхгүй. Энийг бол нэлээд хатуу ойлгомоор байгаа нийгэм маань. Эхийн хэвлээд яагаад гэвэл тэр бүх хүүээс тэр хүүхдийн одоо бие махбод эрэхтэн бүх юм л одоо яхад бол одоо нэг 21 хоногоос эхэлж харж байгаа. Өдөр тутам л би харж байна. 21 хоногод бол нэг дахианы өндөг шиг шар уурга юу шиг тийм зүйл харагдаж байгаа тийм ээ дөнгөж. Тэгэл 28 хоног одоо 1 сар 2 сараас хяналтанд ороод байна. Тэгэхэд бол ерөөсө зүрхний цохилт бүх зүйл бол үүсцэл байгаа л. Тэр бол ам байхгүй. Ам гэдэг маань өөрөө хүн. Энийг бол бас хүмүүс маань бас нийгэм маань ойлгоосаа. Тэгэхгүй бол тэр эхээ хөвлөд доон хуйлгүй л одоо тийм юу болчиход шүү дээ. Аллаа болчиход шүү дээ. Хүн аим учраас. Одоо нэг алдсан. Одоо хоёр битгий алдаач. Яг хоёр дахь алдаан дээр одоо чи яг одоо цаг дээр эхлэж амьдралаа. Өнгөрсөн цагаар биш, ирээдүйн цагаар биш, яг одоо гэсэн зүйлээр. Тийм ээ. Одоо би ухаарч, одоо яг гимшээд, эргээд буцаад бас гэр бүлийнхэнтэйгээ нөгөө залуутайгаа харилцдаг ч юм ярилцдаг юм уу тийм ээ. Эсвэл чи өөрөө яг энэ зүйлийг өөрөө бие даагаад бэлгийн харьцаанд орохдоо өөрөө чи шийдэлт хүрээд бэлгийн харьцаанд орцсон тохиолдолд өөрөө л одоо энэ зүйлийг шийтгэхээс өөртөө аргагүй болно тийм ээ. Сонголтыг өөрөө хийх. Тэгэхээр чи буруу биш харин бид нарт хандаад ингээ зөвлөгөө авъя. Бас цаашаа надад алхаж амьдрахад туслаач гэж чин сэтгэлээсээ энэ дээр бичсэн байгаа учраас чамд ирээдүй байна. Чи зөв зам дээр өнөөдөр зогсож эхэлсэн. Харин зөвлөгөө гэдэг зүйлийг нэг удаа аваад зогсох биш үргэлжлүүлээд илүү цаашаага тийм ээ хамтарч хажуудаа зөвлөгчтэй хамт заавал алхах хэрэгтэй. Тэгжээж өөрийнхөө тэр буруу алдсан ас гიშгсэн замаасаа зөв зам руу ингэж аажмаар орно өхөөс биш тийм ээ. Өөрөөс авсан ч хүртэл дараагаар нь тэр орон өвдөж л байдаг тийм ээ. Тэрнтэй адилхан бас зөв алхмаар орох. Хуу хүн эрэгтэйч ба эмэгтэйч одоо өсвөр насны банд нар өөртөө ирээдүйдээ төлөвлөлт гаргах хэрэгтэй.
Тэгэхээр төлөвлөлт гэдээ ярьж гин, гэр бүл гэдээ ярьж гин, бэлгийн харилцаа хэддэд нь яаж хийх үг ингээд ярьж байна. Тэгэхээр бас нэг ийм өрөөсгөл ойлголттой байгаа юм санагддаг юм. Өсвөр насны ялангуяа хүүгүүд бас октоодыг шаханд оруулдаг юм шиг тийм ээ. Үнэхээр хайртай бол ч түүнийгээ батлахын тулд энэ зүйлийг хоёлаа хийх ёстой гэд. Яг л өөрт мэдрэгдсэн тухайн мэдрэмжээрээ хандаад бид хоёр ингээд бие бинийгээ харахад сайхан байна, бие бинийгээ хүсэж байна. Тийм учраас одоо энэ зүйлийг хийх ёстой. Эмэгтэй нь айгаад үгүй яагаад гэсэн юм асуулт гаргаад идэг юм шиг тийм. Үнэхээр энэ бэлгийн харилцаа таавал хэлдэг гэр бүлд зориулагдсан гэж юм тийм. Энэ дээр бас энэ ялангуяа одоо энэ өсвөр үеийнхэнд бол мэдээлэл тутмаг байгаа учраас тэд нь бас хандаж хэлэхгүй яаж хандах вэ? Октод маань ийм тохиолдолд хэрхэн яаж найз залуутайгаа хүмүүнтэйг ойлголцох хэрэгтэй юм бэ? Яаж авч явах хэрэгтэй? Тэг яг энэ дээр ч юм болохоор одоо юу гэж өсвөр насныхаа маань тийм ээ өөрчлөлөө хэрвээ тийм зүйлийг одоо уулзж учирч явах найз үерхэж нөхөрлж явах хугацаанд бэлгийн харилцааг нэн тэргүүнд тавьж байгаа бол тэр хүн танд хайртай хүн биш ээ. Яагаад гэвэл хизээч чамд хэрвээ хайртай байгавал тэр зүйлийг хизээч одоо дурсаж одоо хамгийн дөрөв чухалчлахгүй золиос гаргадаг байх хэрэгтэй. Тийм ээ. Тэгжээч тэр хүн чиний төлөө золиос гаргаж яана уу? Чиний төлөө хариуцлага хүлээж чадаж байна уу? Тийм үед манай охтууд маань өөрсдөө бас өгөх тийм ээ. Тэгээд охин бие гэдэг чинь хаач хизээч олддог ариун нандин зүйл байгаа. Тэгэхээр бас яг энэ зүйл дээр бас айгүй бодож санах авахаарах нь айгүй чухал байгаа хгүй охид хүүд. Одоо 10 жилийн сургуулийн хүүхдүүдэд бид бас ингээл хичээл заадаг явдаг ингээл харахад хүүхдүүдээс асуухад ерөнхийдөө яг ийм зүйлүүдээ аяг тавьж л байдаг л да. Одоо шахаанд орсон гэдэг утгаараа ч гэдэм үү тийм ээ. Чи одоо хайртай бол надтай унт. Эсвэл ийм одоо шаажины асуулт шиг яг ийм зүйлүүдийг өсвөр насныхан бол айгүй хэлдэг. Энэ бол буруу зүйлээ. Энэ буруу зүйл. Одоо тухайн үед хүүхэд мэдлэггүйгээсээ болж, мэдээлэл байхгүйгээсээ болж буруу зүйлүүд рүү маш их шунхаарч одоо нууц байх юмыг илүү олж төнгөх гэж хүүхдүүд үздэг шүү дээ. Сонирхдаг. Тэгэхээр бас сургуульч гэсэн тийм ээ багш нар ч гэсэн одоо эрүүл мэндийн хичээл ордог багш нар бас ээж аав гэр бүл гэдэг маань бас том сургууль байгаа шүү дээ. Энэ зүйл дээр ингэж хэлж өгөх. Тэгээ бас яаж бие авч явах вэ гэдэг охтууд маань яг үн чанартай бол охтуудаас их зүйл болдог. Би гэж би боддог. Яагаад гэвэл наазах нь хувцалтаасаа тийм ээ. Одоо үг хэл ярианаасаа хүртэл одоо эрэгтэй хүмүүсийг бас эрэгтэй залуучуудыг тийм ээ эрэгтэй хүүхдүүдийг уруу татах нэг хэлбэр болж өгдөг хувцлалт гэдэг маань бас тэгэхээр бас зөв зохистой хувцлах тийм ээ айгүй зөв. Энэ тал дээр бас эцэг эхчүүд маань нэлээ ойртуулж тийм ээ туслагч нь байгаасаа гэж үздэг. Хувцлалтаас гадна бас сэтгэл зүйн талаас бол нэгдүгээрт хоёр өөр хүмүүжлэлтэй хоёр өөр гэр бүлээс гаралтай улсууд нийлж нэг гэр бүлийг үүсгэнэ гэдэг бол асар их бэрхшээл асар их сорилтын өмнө бол тулгардаг. Нэгдүгээрт хоёрдугаарт болохоор зэрэг эрэгтэй хүний сэтгэл зүй бол ондоо. Одоо жишээлбэл юмыг одоо ерөнхийлж хардаг, амьдралын гол ноён нураг үүрч авдаг. Эмэгтэй хүн бол одоо асуудлыг бол одоо тоочч одоо нэг бүрчлэн одоо нарийн одоо юм талаас нь бол хардаг. За эрэгтэй хүн бол ямар нэг асуудлыг бол товч тодорхой ярихыг одоо хүсдэг байхад эмэгтэй хүн бол тойруу замаар олон хүүхдэд ярьдаг. Гэх мэтчлэнгийн одоо сэтгэл зүйн талын маш өөр онцлогуд байна л да. Тэгэхээр зэрэг энэ онцлогуудыг бас судлах хэрэгтэй. Магадгүй энэ охин маань бол бас арай хурдан түргэн шийд гаргасан юм шиг байгаа да. Тийм ээ? Тэгээд тэр тал дээр бас бодож үзэх. Тийм ээ? Заавал одоо хайртай бол одоо унтаж хөвдөх. Тэрүүгээр хайр сэтгэлээ илэрхийлэх. Энэ бол буруу ойлголт тийм ээ. Тийм учраас бол одоо эхлээд бол одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс чинь холоос бие биенээ харна. Тэгээд дараа нь бол дуу хоолойгоор бие биенээ мэдэрнэ. За тэгээд тэгж жагаад бол жоохон ойртно, зайн ойртно. Тэгж жагаад бол бие биендээ хүрлцэн, тэгж жагаад тэврэлтэн. За тэгээд дараагийн одоо үйл ажиллагаа бол өрнөдөг тийм ээ. Гэтэл бол одоо манайхны одоо охтуудын хүмүүжлийн одоо онцлогоос гэдэг юм уу эсвэл одоо мэдээлэл буруу авдгаас гэдэг юм уу. Одоо юм бас хайртай бол тийм ээ. Хайртай л бол одоо бидний үеийн хүмүүжил одоо тухайн үеийн орчин одоо орчин үеийн хүүхдүүдийн хүмүүжил орчин бол тэс ондоо болсон биз дээ. Тухайн үед бол бидний үед бол 20 жилийн өмнө бол 20 гаруй жилийн өмнө бол мэдээлэл бас хаалттай байлаа. Голдуу найз нөхдөөсөө буруу зүр мэдээлэл энэ төр авдаг байлаа шүү дээ. Одоо бол интернет, телевиз одоо юу гар утснаасаа хүртэл бүх зүйлийг бол авч болж байна. Мэдээлэл бол би бол одоогийн залуучууд хангалттай гэж бодож байна. Ганц гагцгүй одоо тэрийг боловсруулад тэрийг ойлгох зөв мэдээлэл зөв мэдээллийг олж аваад тэгээд тэрийг одоо хүлээж авсныхаа дараагаар
Тэгээд одоо юу гэдгийг тэрийг зөв сэтгэж, зөв амьдрах тэрийг арга ухаан бол бас жоохон дутмаг байгаа юм болов тийм ээ. Үнэхээр мэдээлэлгээд ярьсан. Одоо бас нөгөө нэг эерэг мэдээлэлээсээ илүү сөрөг нь бас амгаалчихсан учраас яг өсвөр насныхан залуучууд ч юм уу тэр тал дээр цензурс тогтохдод жоохон сул бол эцэг эхчүүд илүү ажилласаа гэдэг бас энэ ташрын хэлмээр санагдлаа. Бас өнөөдөр хүүхдгээ үнэхээр тулд суугаад чи ямар хүнтэй нөхөрлөж байна, ямар харилцаатай байна гэдэгт нь анхаарал тавьдаг эцэг эхчүүд бас төдийлөн олон биш байх вэ тийм ээ. Тийм учраас бас өнөөдөр телевиз үзэн суугаа үзэгчд маань аав ээж нар маань энэ тал дээр анхаараасаа яг одоо таны хүүхд хаана юу хийж байгаа бол хинтээ нөхөрлөд явж байгаа бол гэдгийг бас тандаж мэдхэн зүйтэй баг. Гэхдээ бас энэ хүүхд рүүгээ ойртож ингэж ярилцахдаа бас их зөв аргаар харилцах хэрэгтэй юм шиг байгаа. Одоо жишээлбэл биднээс дээш үеийнхэн ч гэдэг юм арай нэг тийм удирдан захиргаадах байдалтай тийм ээ. За чи ингэх ёстой шүү. Найз нөхдөд болч гэдэг юм уу. Гэтэл энийг бас хүлээж авах нь одоо үеийн залуус хүүхдүүдэд ямар байх вэ тийм ээ. Тэгэхээр энэ яг насныхын онцлог, сэтгэл зүйн онцлог бас нэлийн тойлдож харж иж хүүхдтэйгээ зөв харилцах хэрэгтэй байгаа л та. Аав ээж нарт бас нэг хандаад нэг юм хэлжүүл зүгээр юм санагдаад байна. Хүүхэд одоо 2-4 насны орчин бол хүний одоо тухайн хүн яаж ямар хүн болж төлөвшин тогтох вэ одоо гэдэг одоо үндсэн одоо гол толгуур суурь бол бүрэлдэн тогтдог байгаа. Ер нь бол ирээдүйд одоо хүн болж бүрэлдэн тогтох одоо үндэс суурь бол 2-4 наснд 70% нь бүрэлдэн тогтдог гэж. Тэгэхээр зэрэг манай эцэг эхчүүд одоо энэ зах зээлийн харилцаанд одоо нийгмийн нороо босгоо үед бол одоо бас энэ тал дээр бас анхаараасаа гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг хүүхдтэйгээ илүү ойр дотн байх. Тийм ээ? Илүү ойлгох. Одоо хоолоо идэхдээ хүртэл нэг ширээний ард хооллох, бие биенийхээ өөдөөс хараад хооллох. Тийм ээ? Хамгийн энгийн юмнаас л эхлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Хүүхдүүдтэйгээ ярилцах, тийм ээ? Тоглох. Ийм энгийн юмнаас эхлэсэ гэж бодож байна. Ойлголцох. Тэгээд манайхан ч бол нэг ажил, төрөл, сургууль, соёл одоо ингэж явсаар агаад хүүхдтэйгээ яг ийм татансах юм юу болов их ховор болов. Тэрнээсээ болоод ирээдүйн хүүхдийн хүмүүжил бол энэ дээр их алдагддаг болов гэж бас боддог л доо. Тий. Тэгээ бас хадам ээжтэй бас хандаж үтсэн байгаа шүү дээ, тийм ээ. Бараг хогчоон, бараг тэр мэдээ шаардлагагүй бараг. Тэгэхээр тэр гэр бүл хувьд болохоор одоо өвөө эмээ болох, тийм ээ, аав ээжийн хувьд өвөө эмээ болох, ач зээгээ хүлээж авах гэсэн тийм сэтгэл байхгүй байж болно. Тийм юм өөрөө бэлтгэгдээгүй нэгт. Хоёрт бол хүүхэд нь би ийм охинтой өргөж байгаа би ингээд жирэмсэн болгочлоо гэж ээж аавд өрдөөсөө хилдэггүй. Би ийм охинтой өргөж чинь ээж аава яах вэ, тийм ээ? Одоо хуваалцаж ярилцдаггүйс болж бас ийм зүйлүүд гараад байгаа. Тэгэхээр энэ хүүхдийн хувьд ингээд хараад байх юм бол би энэ ээжэд бас юу гэж хэлмээр байна вэ гэхэл, тийм ээ? Таны охинтой адилхан охоо, таны хүүтэй адилхан хүү. Хэдий өөр хүний хүүхд ч гэсэн тэрний дотор таны хүүгийн үр яваа шүү, ам байгаа шүү. Тэ үр удмыг залгах, үр хойчийг залгах, хүүхдийн чин одоо гал голомд үр удмыг залгах хүүхэд байгаа шүү гэдгийг үзээд бодож үзээд бас зөв харилцах нь зөв юм болов. Тийм ээ, бас нэг эргээд бас тэр охинтой уулзаад тэр хүүхдийн бас сэтгэл санааг ойлгоод бас одоо хуваалцах, тийм ээ. Тэгээ бас нөгөө яг энэ хүүхдийн арга одоо ингээд өдөр ирэх тусам миний эдэс томроод байна гэж. Мэдээж хүүхэд өдөр ирэх тусам тэр ураг маань өсөж байгаа. Өдөр ирэх улам энэ эмэгтэй зов шаналж байгаа. Тэр болох зовлол шаналлыг маань ураг мэдэрч өсөж байгаа. Тэг тусмаар нөгөө гарах хүүхэд маань маш их асуудалтай болдог, тийм ээ. Магадгүй төрөх үед бас амьгүй гарах тохиолдолч байдаг. Тийм амьгүй гарч байгаа хүүхдүүд ингээд судлаад харах юм бол бас сэтгэлийн стресснээс, тийм ээ, сэтгэлийн зовлонгоосоо болж бас хүүхэд ингэж амьгүй гарах бас тохиолдлууд байгаа. Тэгэхээр бас яг энэ зүйлдер бас бодож үзээд өөрийгөө цэгнээд, тийм ээ, тайван байгаад өөр хүүхдээ гаргаад бас ад шаргалтай амьдрахын тулд бас энэ охиныг зөрөгтэй одоо ингээд зөрөг гаргаад захилвцэн шиг зөрөг гаргаад улам алхаараа чиний амьдрал тэр нэг нь банднаас хөвгүүнээс болоод нурж унах ёсгүй юм аа, тийм ээ. Харин цаашаа улам цэцэглэж энэ зүйл харин чиний ингээ бүдрээ дундаг юм чулуу биш, тийм ээ, бүдрээ дунах зүйл биш, харин амьдралаа илүүгээр өөрчилж дахин алдахгүй байхын одоо төшиг тулгуур, тийм ээ, тийм зүйл болгож бас өөртөө бодож амьдраасаа гэж бас хэлмээр байна. Маш олон зүйлийг ярьлаа. Тэгээд энэ цагтлын эзэн гол нь зөв гарцыг бас олоод тэгээ зөв шийдвэр гаргаасаа гэсэн үднээс бас энд нэлээд зүйлийг ярилцлаа штэ. Тэгээ одоо мэдээж цагтлын эзэн маань үнэхээр олон бодол дунд, зовнил дунд тий
байгаа. Дээрээс нь одоо аль шийдвэрийг гарах уу гэдэг зөвнөөд биднээс бас тодорхой хариулт хүсээд магадгүй сууж иж болох юм. Тавчундаа яг энэ бүсгүйг цаашаад би бол хувьасаа зөвлөхөд амьдрал үгээр дуусахгүй тийм ээ. Цаашаад ирч хүчтэй сайхан хүүхдээ гаргаад ингээд амьдраасаа л гэж шууд хэлчмээр л байна л да. Манай зөвлөгч нар бас нэг энэ бүсгүйг босгон байгуулах, урам өгөх тийм ээ. Энэ үгээ хэлэх үү бас альва нэг юм тохиолдоход заавал одоо гарц гэж байдаг. Гарах зөв гарц байна. Зөв гарц гэж бол байгаа. Гэхдээ тэр гарц бол ганцхан биш бас. Олон гарц байгаа. Тэр гарцыг бол зөв гарцыг нь бол ганцхан одоо чи өөрөө л сонгож авах хэрэгтэй. Тий. Тэр гарцаас чинь хамаараа чиний цаашдын одоо хувь тавилан одоо амьдрал тэр шалтгаална. Тэгээд мэдээж залуу хүн юм чинь захиж ийм алдаа бити гаргаасай. Тийм ээ. Алдаан дээрээсээ одоо сураасай. Тийм ээ. Тэгээд ямар нэгэн одоо асуудалд хариуцлагатай хандаасай. Зөв одоо шийдвэрийг зөв одоо гаргаж агаасай гэж ингэж хүсэж байна. Тэгээд одоо сайхан амьдрахыг л хүсэж байна да. Тийм. Залуу хүн болохоор одоо амьдрал одоо урд нь байгаа. Тийм. Өчнөө олон жил байгаа. Тийм. За юм л энэ миний зүгээс бол тэгэхээр бас нөгөө эзэн биднэрт бас ингээд биднийг одоо бүтээсэн тийм ээ. Бас таны хүүхдийг бас бүтээсэн байгаа. Тэгээ би Иохан номон дээр Библийн Иохан номон дээр юу гэж хэлсэн бэ? Би бол ертөнцийн гэрэл тийм ээ. Намайг дагдаг хүн харанхуйд явахгүй. Харин амийн гэрэлтэй болно гэж хэлсэн байгаа. Тэгэхээр дүү охиныг маань те бас харанхуй амьдралаар тэр өөрийнхөө бодсон тэр амьдралаар битгий яваач. Бас тийм ээ энэ гэрэл гэгээд амьдрал руу орохын тулд бас Библийг уншиж үзээ тийм ээ. Зөв зөвлөгч нартай бас харилцаж үзээч. Ховчлон зөвлөгөө авах таалга нээлттэй байгаа шүү дээ тийм ээ. Ховчлон олон хүмүүсүүд ийм хүмүүсүүд зөвлөгөө авч ийн гарцаас гарах баяр хөөртэй ажиргалтай болох энэ үе таалга бол та бүхний өмнө нээлттэй байгаа шүү гэдэг хэлмээр байна. Энийг үе бодвол бас эрүүл мэндийн хичээл бас ордог болж тийм ээ. Тэгээд давхар одоо бас энэ эрүүл мэндийн хичээл дээр одоо бас сэтгэл зүйн талын хичээлүүд бас их давуу ороосай гэж сэтгэл зүйч хүний хувьд бол бас хэлмээр байна. Одоо хүний одоо оюун санаа гэж юу юм тийм ээ? Ухамсар гэж юу юм тийм ээ? Хүний одоо сэтгэл хөдлөл гэж юу юм тийм ээ? Хүний харьцаа гэж юу юм гэдэг тал дээр бол илүү их одоо хичээлүүдийг төлхөө оруулаасай. Тийм ээ гэдэг тал дээр бол бас санаа оноо хэлмээр байна. За баярлалаа та бүхэндээ. Тэгээд бас өнөөдөр цагтлал илгээсэн цагтлын эзэндээ хандаж илгээж чамааг бас төвчээртэй, баяр хөөртэй байж тэгээд хэвлээд байгаа хүүхдээ эрүүлтэй, жисэн мэнд төрүүлээрэ гэсэн энэ зүйлийг бас бүгд хэлж байна. Тэгээд чамд бас амжилт хүсье. Чи үнэхээр энэ бүгдийг хийж чадах болно гэдэг хэлмээр байна. Түүнчлэн бас бидний ярианд бас анхаарал хандуулсан хэрэг үзэгч танд баярлалаа. Таны амьдралд бас шийдэж үл хүчрэх асуудал байгаа бол бидэнд цагтлал илгээх боломжтой юм. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. За баярлалаа.